Сайн байцгаана уу эрхэм мөндөд Ремаксчуудаа. Бодрол цасны мөнгөн ширхэгтэй, болор хундагны жингэр чимээтэй, уур сагалтай, өвлийн өвөөтэй, бүжин надад цасан өхөд шинэ оноо сайхан хөтөл байна уу. Эрхэм хүндэт Ремаксчууд та бүхэндээ инээ төхөр цэнгэл баялаар дүүрэн шинэ оны шинэ жилийн цогтой халуун мэндийг дэвшүүлье. Ингээд эхний мэдээгээ та бүхэнд хүргэе. Ремакс Mongolia бүсийн 1700 гаруй агентын дунд нэгэн асуудал хэлбэг тохиолдох болсон байна. Энэ асуудал нь харьцаж төдийгүй брокер эзэмшигч агентуудын дунд асуудал болоод байна. Ийм нэгэн хөгждөөж гэмээр явдал өнөөдөр болсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг брокер эзэмшигч Солон туяа та бүхэнд сурчлан хүргэнэ. Сайн байцгаана уу? Монголын үйл хөдлөх хөрөнгө зүйчлийн салбар маш их өрсөлдөөнтэй байдаг нь үнэн. Харин өнөөдөр нэг байр, хоёр харилцагч, хоёр агент. За маш их ширүүн өрсөлдөөн болох гэж байна. Тэгэхээр газар дээрээс нь брокер эзэмшигч Солон туяа та бүхэндээ сурчлах гэж байна. Бидэнтэй хамт байгаарай. За энэ байр бол үнэхээр хор боломж. Дахиад дүүн бол ийм байр болж чадахгүй. За хэдүүлээ батхаа үзгөө наашаа. Хүч чи ээж байгаа юм бэ? Чи юу ээж байгаа юм? За хэдүүлээ энэ галтгоогоо үзье. За энд бол хоёр хүн зэрэг хоолыг бол хангалттай зайтай байгааз тий. Хөө наашаар юм хоёр энэ хар. Та энэ хөөрхөн зайд бол дөрүүлээ хангалттай хоол хийш одоо ямар галтгоо юм. Одоо төсөлчихлээ. Манай хоёр наашаар энэ том өрөө хэлсэн. Энд бол бүр ийм том зурагтай айлуулаад хангалттай зайтай байгааз тэгээд тэндээс энэ хүртэл ийм том болоо байлгаач аваа хөөрхөн зай тий. Хар. Энэ бол хангалттай ийм өргөн зай байна. Та зүгээр хүн театртаа гээл ботчих. Чи жоохон хэтрүүлээд байгаа юм биш үү? Хүүшээ чи ч уучлахгүйдгүй мүү? Мөр мотлаа ичлээ штэ. Хоёр апынхаа ёс зүйн хичээл суусан юм уу? Харин ч би чамааг бодоход ёс зүйтэй агент шүү. Хоёр агент маань хоёулаа өөр өөр зүйл яриад байна. Тэгэхээр таны хувьд юу н аль нь илүү ихтгэл төрүүлж чадж байна вэ? Үнийг хэлэхэд хоёулаа л ихтгэлтэй л байна л да. Нэг нь хоёр хүн, нөгөөт нь дөрвөн хүн багтана гээл. Ингээд энэ хоёр бит хоёртой хамт амьдрах гэдэг юм болов? Харин надад бол энэ байрнаас илүү энэ хоёр агентийн өрсөлдөөн их санагдаад байна л да. Зөв. За таны хувьд шийдвэрээ гаргаж чадваа? Би байрах гэж орж ирсээ бараг мартчихлаа ш. Энэ хоёр агентийн өрсөлдөөнийг хараад. За баярлалаа. Ингээд энгийн нэг байр үзүүлэх процесс маань өнөөдөр хоёр агентийн ширүүн өрсөлдөөн болж өндөрлөж байна. Тэгэхээр байр мэдээж ховор байж болно. Гэхдээ хоёр агент нэг байр, хоёр харилцагч, нэг дор цуглан гэдэг бол мэдээж ховор тохиолдол. Ингээд газар дээрээс нь сурвалжсан Солонготой байлаа. Баярлалаа. Одоо та бүхэндээ сэрэмжлүүлэх мэдээг хүргэе. Агентууд та бүхэн минь харилцагч нартайгаа уулзах үед анхаарал болгоомжтой байхгүй бол өөр хэн нэгэн таныг чагнаад байдаг гэж болох юм. Дараах сурвалжлагаас та энэ мэдээллийг авах болно. Сурвалжлагыг газар дээрээс нь брокер эзэмшигч Наран туяа хүргэх болно. Өдрийн мэнд төргийн үзэгчтэй өнөөдөр Ремакс Mongolia бүсийн ёс зүйн хороонд урд өмнө тохиолдож байгаагүй нэгэн хэрэг хинэ шийдвэрлэгдэж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн. За энэ хэргийн тодруулах мэдээллийг авахаар Ремакс Mongolia News сурвалжлах баг ёс зүйн хорооны үдэн дээрээ байна. За гишүүн Батэтгээс тодруулах яриаг авцгаая. Сайн байна уу гишүүнэ? За бид энэ ургамал агенттай холбоотой мэдээллийг тодруулахад ирээд байна. За манай үзэгчдэд яг энэ хэргийн талаар товч мэдээлэл өгч. За тийм манай Хяналтын аймагт 2 цагийн турш нэг ургамал хөлгөөнгөө зогссон байхгүй юу? Тэр мөчөөс бид сэж авсан. Тэгэхээр та бүхэн анханасаа түүнийг ургамал гэж харсан юм уу? Тийм бид бүр ус асах гэж бодсон. Яг усахын өмнө ургамал маань уцаар яриад ирсэн. Үнийг жоохон буулгана шүү шивнэс. За тэгэхээр одоо үзэгчд маань их сонирхолтой авах бид энэ сэцлээ асуу. Энэ хүн яг ургамал байсан уу, агент байсан уу? Тийм бид бүр дотооддоо ургамал агент гэдээ нэрлэлсэн баг. За бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс хэрэг толбогдоод байгаа ургамал агентаас тодруулга яриа авахар ирсэн байна. Тэгэхээр яг энэ ургамал агент болсон гэдэг байгаа үнэн үү? Яагаад яг ийм шийдлийг хүрсэн бэ? Би өөрөө байгальд хэлтэй агент л та тэгээд өрсөлдөгчөө тагнахын тулд ногоон шийдийг сонгосон. Тэгэхээр та тэнд яаж яг ургамал шиг байрласан бэ? Би очиод тэр өдөр очиж варанд орсон. Өмнөх өдөр нь навчнуудаа өөр дээрээ зүгээд бэлдээд тэгж ажилласан баг. Та тэнд тийм удаан хөдөлгөөнгөө суугаад хэцүү байгаагүй. Хэцүү байсан л да. Зарим хүмүүс хурж ирээд дийлж таалаад инээд байсан. Сайн байна уу та? За энэ ургамал агенттай холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлсэн шийдвэр нь одоо ёс зүйн ороноос яг яаж гарсан тухай та манай үзэгчдэд мэдээлэл өгч. Ремакс Mongolia бүсийн ёс зүйн орооны шийдвэрээр цаашид Ремакс агентууд хиймэл ургамал, хөргөгч, хүшиг, угаалгын машин болон коридорын гутлын шүгөө олж дүр төрхийг бол хатуу өргөсөн байгаа. За баярлалаа танд. За ёс зүйн хорооноос ургамал агент болон түүнтэй адилдах бусад арга хэлбэрийг одоо ашиглахыг хориглосон байна. Тэгэхээр таны хувьд энэ шийдэл ямар санагдаж байна? Энэ шийдвэртээ санал нийлж байгаа юу? Энэ шийдвэрийг хүндэтгэлээр хүлээж авч байгаа. Тэгээ цааш агентын ажлаа үргэлжлүүлнэ, навчгүйгээр.
За баярлалаа танд амжилт хүсье. За ийхүү Remax Mongolia ёс зүйн хорооны шийдвэрээр ургамал агенттай холбоотой хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэлээ. За тэгэхээр үзэгчдэд хамаа хэлэхэд хэрвээ таны хонглын ургамал танд үн санал болвол маш сайн судлаарай. Remax Mongolia News сурвалжлагч Нарантай байлаа. Remax-ч та бүхэндээ дөнгөж саяхан ирсэн Remax-ын цаг агарын шуурхай мэдээг хүргэе. Шинэн он гарах гэж байгаа. Яг энэ баярын өдрүүдэд та бүхэн маань баяртаа явахдаа гадуур хувцас тохируулан өмсөөрэй гэж зөвлөж байна. За ингээд Remax-ын цаг агарын мэдээг брокер эзэмшигч Сэлэнгээтэй шууд холбогдсон хүргэх болно. Хүй, Сэлэнгээш солонгой эцтэй. Энэ найз чинь шууд мэдээж завуучлаараа ирэх мэдэд үзэгчтэй. Цаг агарын мэдээллийг брокер эзэмшигч Сэлэнгээ та бүхэнд хүргэнэ. Энэ хөтлөгчөөс солилцсон байна л да. За ингээд Сэлэнгээтэй за чи наана байгаа мэдээллийг уншчихгүй. За ингээд энэ хэлчихгүй хүн юу байдалтай болж байгаа. За ингээд хэдүүлээ цаг агарын мэдээг брокер эзэмшигч Сэлэнгээтэй холбогдсон авцгаая. Сайн байцгаана уу? Хайрт Remax-ч та бүхэндээ яг одоо цаг агарын мэдээг танилцуулахдаа туйлын баяртай байна. Улаанбаатарын өнөөгийн цаг агарын байдал бүсгүйчүүд бидний өглөөний бодол шиг үнэхээр тогтворгүй байна. Хан уул дүүрэг орчим Remax Platin Remax Hub Office-ийн оролцоогоор өглөөдөө нэлээд сэрүүн буюу хасах 8-аас хасах 10 градус байна. Харин нисэх яргамаг орчим ерөнхийдөө салхи ширүүсэх төлөвтэй байгаа тул та өргөн сарвчтай малгайгаа мартаарай. Харин та нисэх рүү алах гэж байгаа бол яг runway дээр алхаж байгаа мэт салхи таны өөдөөс сэвшин үлээх нь илүү загварлаг харагдах болно. Өргөжлөл нь та бүхэнд Чингэлтэй дүүрэг буюу Remax Express Office орчим өнөөдөр хасах 9-оос хасах 10 градус хөтөрч байна. Улсын их дэлгүүр орчим хүйтний эрчим чанарч байгаа тул шинэ жилдээ зориулан гангарсан залуучууд бүсгүйчүүд минь дотор өндөө мартаазай. Өргөжлөл нь та бүхэнд Баянгол дүүрэг буюу Remax First болоод Remax Summit Office-ийн байршлаарх цаг агарын мэдээг танилцуулъя. Баянгол дүүрэг буюу Remax Summit болоо Remax First орчмоор өнөөдөр хасах 10-аас 12 градус хөтөрч байна. Салхи баруун хойноос үлээж 5-аас 7 метрээр салхилах болно. Хэрвээ та өнөөдөр даашин сүмссэн байгаа бол болгоомжтой байгаарай. Учир нь салхи таны хормойг хийсгэж ирэх шүү. Сүхбаатар дүүрэг орчим буюу Remax Nomad Office орчим өнөөдөр хасах 13-аас 15 градус хөтөрсөн байна. Тэнгэр хэдийгээр үүлэрхэг байгаа ч төв талбай дээр селфи хийхэд хамгийн тохиромжтой. Эрдэнэт орчим Remax Gold Office хаваар өдөртөө сэрүүн хасах 7-оос 9 градус байна. Гэхдээ үйлсийн хооронд галаасах мэт нар гарч ирнэ. Яг л миний имэйлсэг ш. Ингээд та бүхэндээ Remax-ийн цаг агарын мэдээллийг хүргэлээ. Цаг агаар хувирдаг, загварч бас хувирдаг. Харин Remax-чууд бид ойрхгүй. Шинэ жилийн баярын өдрөд ойртсон энэ үед Монгол элтгүй дэлхийд дахинд хүн бүхэн амьсгал өндөр байдаг. Нэгэн шинэхэн брокер эзэмшигч тусгай зөвшөөрөл авахтай холбоотойгоор нэгэн хүндхэн хөгжилтэй явдалтай тулгарсан байна. Газар дээрээс нь сурвалжлагыг брокер эзэмшигч Дарима та бүхэнд хүргэнэ. Шинэхэн брокер эзэмшигч маань тусгай зөвшөөрлөө хөцөлдөхөд тохиолдсон хөгтөө гэмээр хөгжилтэй гэмээр нэгэн явдлыг сурвалжлахаар бид ирсэн байна. Дахиад түрээд ирүү та. Тэглээ өмнө тусгай зөвшөөрлөө хөцөлдөж байна. Өдөр болго уулзаараа танд бараг дасах нэ. Харин тийм ээ болдог бол бараг суучмаар л шүү. За өнөөдөр бүх хүч барьж бүрэн бистэй. Нэг л дутуу бол таныг хөөж гарна шүү. Бүрэн. Зөвшөөрөл төрсөн өргөлөө өдөр. Энэ байна. За хувьцаа эзэмшдэг шийдвэр чинь байна уу? Энэ байна. Цагдаагийн газрын тодорхойлт чинь байна уу? Та ч өнөөдөр юмудаа сайн бэлтжээ. За бизнес төлөвлөгөө чинь байна уу? Бизнес төлөвлөгөө энэ байна. За таны эртний өмнөхний холбор чинь байна уу? Ийм Монголоос авч болдгоо юм. Би татах уу те? За тэгтээ би авчирсан байгаа. Авчирсан шүү. Та тэгвэл 10 жил төгссөн юм уу? Төгссөн. Хэн татлах уу? 10 жилийн монтаж маань. Тэгэд монтаж аваад маргааш ирэндэ. Гараж тэнд нэ. Монтаж нэгж байгаа юм уу? Гэхдээ авчирсан 10 жилийн монтаж маань энд байна. За тэгвэл таны өндөр чи хэд вэ? 168. Хэн нотлох уу? Метр. Метрээр натраадаар батгажуулаад авчирна да.
хэмжилт зүүн газар дээр метра баталгаажуулаад ирсэн байна. Та өмнө агент хийжсэн үү? Хийжсэн. Хэн нотлох юм? Агентууд маань. Тэгвэл нотол да та. Зургаар л нотлондоо зураг аваад ирсэн байна. Та тэгвэл бүх агентуудаараа гар үсэг зуруулаад, нотродоор баталгаажуулаад, англи хэл дээр орчуулад авчирна да. За арайч дээ. Ийхүү та бүхэн маань тусгай зөвшөөрлөх хөдөлгөөнөөр бичиг баримтаа бүрэн хэсгийг сайтар шалгаарай. Газар дээр нь сурвалжилсан брокер эзэмшигч дармайлаа. Дэлхийн зах зээл биднээс хол биш гэдгийг Remax Монгол бүсийнхэн дахин нотлолоо. Сүүлийн 2 жил Remax-ийн 250 гаруй агентууд Дубай үйл хөдлөлийн зах зээл дээр ажиллаж хөрөнгө оруулагч нартаа хамгийн өндөр өгөөжтэй татваргүй бүсийн мэдээллийг улам бүр ойртуулж ажиллаж байна. Шоба, Имар, Дамаг зэрэг дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч нартай мөр зэрэгцэн ажиллаж байгаа агентууд маань аль хэдийн 49 гаруй тэрбумын борлуулалт 30 гаруй үйл хөдлөлийг эдийн засгийн эргэлтэнд оруулсан байна. Товчхондоо бол Дубай одоо дэлхийн газрын зураг дээр гэхээсээ илүү Монголын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын чагсаалтанд багтсан байна. Энэ талаарх мэдээллийг Дубайгаас брокер эзэмшигч бэлгүүн шууд дамжуулах болно. Remax Mongolia Дубайн зах зээлийн монголчуудаа ойр тусаар байна. Remax Монгол бүс нь сүүлийн 2 жилийн хугацаанд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын эдийн засгийн чөлөөт бус татврын таатай орчин болон үйл хөдлөлийн зах зээлийг Монгол хөрөнгө оруулагч нартай хүргэсээр байгаа илээ. Манай 250 гаруй агентууд шилдэг девелоперууд болох Эмар, Дамаг, Шоба, Элэмтэн зэрэг компаниудтай хамтран ажиллаж Улаанбаатар болон Дубайд нийт 6 удаагийн танилцуулах арга хэмжээг амжилттай зохион байгуулад байна. Энэ оны 12 дугаар сарын байдлаар Remax-ууд бид 30 гаруй Дубангуулыг амжилттай хаагаад байгаа илээ. Дубайн үйл хөдлөлийн зах зээл нь 8-аас 15% өгөөжтэй бөгөөд энэ нь бусад орны томоохон зах зээлүүдтэй харьцуулахад даруй 2-оос 3 дахин өндөр үзүүлэлт юм. Таач мөн адил Дубайн зах зээлд хөрөнгө оруулалт хийх хүсвэл манай Remax-ийн мэрэгчсэн туршлагатай агентуудтай хамтран ажиллахыг урьж байна. Remax Mongolia бүсийн төв офисын ажилчид Remax-ууд та бүхэндээ зориулж шинжилгээ мэдлэгээ дэвшүүлсэн байна. Энэхүү мэдлэгийг та бүхэнд хүргэж байна. За ингээд нийт Remax Mongolia бүсийн 1600 агент бүх арын албаныхан брокер эзэмшигч та бүхэндээ эх 2026 онд үүлнээс дээгүүр өндөр амжилтыг хүсэн өрөөе. За тэгээ 2026 он гэдэг бол бидний хувьд хамгийн өндөр амжилтыг бүтээх ийм гайхалтай он жил байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тэгээд энэхүү арга хэмжээний маань ч гэсэн утга учир бол эх 10 жилдээ бид нэр илүү цэцэглэн хөгжиж одоо энэ өндрөөс өндөр амжилтын төлөө хамтдаа зүтгэх энэ боломжийг нээх зорилготой байлаа. Тэгэхээр та бүхэнд бүгдээрэнд нь шинэ оны мэндийг хүргэе. Эрхэм мөндөд Remax-ууд та бүхэндээ Remax-ийн нэмсэл мэдээллийн хөтөлбөрөөр хүргэлээ. Ингээд та бүхэн маань манай дараагийн хөтөлбөрт анхаарлаа хандуулна. Та бүхэн сайхан баярлалаа. Баяртай Remax-уудаа. Цохны чиндор чамэг удаа хүлээн зүгсэн цасан ширхэг хайлан боллоо. Миний дэргэд чимэн нүгэж сэтгэл дүргэж тодхоо хайртай чамайг Эрхэм мөндөд Remax-уудаа шинэ оны яасан бэ? шууд шинэ оны мэнд төшөөлнөс. Та бүхэндээ хөөрч юм шиг. Салхилахад таны ус маш гоё харагдах болно. Сурвалжлагыг газар дээрээс нь брокер эзэмшигч Zegч 2 агент маш их 2 агент 2 харилцагч. За нэлийн асуудал болоод байна. За энэ талаар энэ заавал юуг нь оруулах юм бэ? Хөгжилтэй ч гэмээр явж өнөдөр болсон юм гэдэг. Надад энэ байрнаас илүү энэ хоёр агентийн өрсөлдөөн их сонирхолтой санагдаад байна. Гэдэг цааш.
Энэхүү та бүхэн маань За энийг авчаад одоо шууд 10 жилийн авчих юм шүү дээ. Чи жоохон хэтрүүлээд байгаа юм биш үү? Хайсан үчиг санаа цэжин хайрандаа түүнийгээ тэрээрээ